Нойр цаана Gidrop дамтраа оруулж байгаа сурал хөтөлбөрийн дараагийн видеонд тавтамарл. Энэ удаа болонгууд бид нар Battle Case руу орсон байгаа. Тэгээ Battle Case нь болонгууд 6 төрлийн кейс байгаа юм байна. Өнөөдөр болонгууд хамгийн ихнийх буюу Clock гэдэг нэртэй $3 кейсийг залж үзэж байна. Тэгээ дотор нь юу гэдэгтэй танилцъя. Gidrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үеийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус дэлгэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Төлбөрөөгөө скинүүдээ сонгоод авмараагаа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За бичлэгийн болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls дээр дарах юм бол депозит хийж байгаа шүү дээ. Энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэвэл энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдэг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс хэсэг рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээд би join дараал орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор ингээд гивэд орж байгаа гэсэн. Кодо итчүүлээгүй ш тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх аврагсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээд яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэндээ орцгаая. Clock Case $3 нэ. За хамгийн үнэтэй нь болонгууд Gat Knife Gamma Doppler байгаа юм байна. Унах шанс нь болонгууд 15, Lore 38, Wildfire 63, Hyper Beast унах магадлал 8 өндөрлөе байна. За энэс зүг задлахад надаа хэдэн доллар хэрэг болох вэ? $300 хэрэг болно. Яг одоогийн байдлаар манайх баланс болонгууд 25,000 байгаа юм байна. 25,200. За зүг залаад үзье. Окей, ихнийхаараа шууд ашиг хийж байна. Interesting. Хоёр дахь нь ашиг, гурав дахь нь алдагдал, дөрөв дэх ямар авираач байгаа. Тав дахь, зургаа дахь, 7 дахь, 8, 9, 10. 50-ыг задлсан. Одоогийн байдлаар бид $150 үрсэн 142. Actually that's good. 11, 12, 13, 14, 15. Тэгээ case battle гэж байгаа бол battle case гэж байгаа бол battle зориулсан case л үү те. Одоо тэгээ case battle дээр чанар танигдах уу те. За зүг задлсан. Нийтдээ $300 үрсэн 234. 100 хүрсэн юм уу? Яг 100 юм байна хараад. Үгүй байна. 31 гэдэг чи одоо 31-оор орч чинь 93, 95 задлсан. Ингээд 100 задлж байгаа юм байна. Тэгээ $300 маань $240 болж хувирлаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 20% алдагдал. Яг л deposit бонусоо буцаагаад авчлаа юм байна. За Joker модоор харин нэгийг задлахад юу вэ? Амар цөөхөн юмтай кейс байна. Юу хоёрхан мөр кейстэй. Тэгснэ Joker модоор задлах юм бол 8.3%. Ямар эвгүй юм бэ? 5-ыг задлахад нэгсэндээ 40%. 41.5%. 10-ыг задлахад чинь 83% байна штэ. Тэгэхээр тэгсэн мөртлөө money back-ийг тэцүүл юм байна л да. Энэ амар сонь эвгүй санагдсан. За үзье. Gat Knife. Hello. Байсангүй. Энэ хоёроос нэг унгачиж ер нь бол money back хийж чадахгүй юм шүү. За ямар ч Gat Knife унгаачлаа. За 15 дахь нэвсэн. Дахиад нэг Gat Knife Lore тонсон. Окей, looking good. Сүүлийнх нь байсангүй. Тэгээ 20 задлаа бид нар $1,516 үрснэ. Энэ нэг цөөхөн мөртэй кейсэн дээр нэг тооцоо бодох ч амар эвгүй юм байна. Ямар сонин кейс вэ? Ямар ч зэнүүд бол алдагдaltaй байлаа. Ялчгүй нөө 20% алдагдал бол байгаа л байна. Энэ бол 20% депозит бонус өгчөө трийгээ бол
нөхцөлд бол яг л авдаг л кейс байна. Яг ашигтай юм уу үгүй юм уу мэдэхгүй байна. Тэ 2 хүн бүр айтемтай кейс амар игүүл юм байна. За $30 кейс батлыг нээсэн коди орж ирсэн айл бидний ороод ирсэн байгаа юм байна. Yok CS би Yok CS-ийг зөндөө харж ирсэн. Гэхдээ Yok-ийн бичлэг ерөөсөө үзчихаагүй. Зорж үзчихаагүй. Нэг удаа үзчихсэн санаж байна. Тэгээд би сая нэг бичлэгийг зорж үзсэн ч бас тэжгүй сайн тоглолдог. Тэгснэ яадаг л гай юм. Бахан нөгөө премьер дараад чит рүүтэй тоглолдог гай юм. Тэгээ сая нэг бичлэгийг үзчих дуусчаа юм байна. Бичлэгийг рекорд хийжлээ. Yok хам бол айлд ороод ирлээ. За энэ оронд болгонд манай giveaway хийн. Giveaway бол өдөртөө амар хурдан задраад байна. Тэгээ манийхан анзаарснаар болонгууд өчтөр хийсэн одоо энэ $300 одоо энэ гат болгонд яг талд орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг адилхан 255 нэг жоохон зөрүүтэй. Гэхдээ депозит нь хэмжээг нь багаар ихээр өгчөнгүүт хамаагүй хурдан задарч чинь. Юу л задарч чинь. Энэ автотроник хийгэрч ааш маань. За ялсан төлөвтэй авсангүй 55% ашиг юм да. За giveaway шинээр нэ. Манийхан giveaway-ний баланс тэр их үлдсэн юм бол тоо. Wildfire looks good. Өдрөдөртөө л задраад байвал тэ сайхан л. Бас нэг талаараа бас бичлэг маань орж амжаагүй байгаад giveaway маань задраал байгаа л гэсэн үг юм байна л та. Нэг өдөр маань ингээл 4 бичлэг рекорд хийлээ. Тэгээд тэр 4 өдрийн турш ингээл орж байтал тэгээд giveaway задарчин. Гэхдээ тэрэнд бол санаа зовох юм байхгүй. Дараагийн үгтэй. Тухайн дараа нь өөр giveaway солигдсон байна. Хэмжээ бол баг улам томрол яваад байгаа шүү дээ. Өмнө бол бид нар $100 giveaway хийдэг байсан бол одоо болонгууд 200 өдөртөө л $1,000 giveaway хийгээл тэрэн задгаад байна. Тэгээ өмнө бол $100 цөөхөн giveaway хийжсэн бол одоо л тэгэл амар хурдан л яваад байна. Тэгэхээр үгүй үсүүгүй хэрэг энэ бичлэг үзэж байгаад одоо өнөөдөр оруулсан giveaway аль хэдийн задарсан байна. Гэхдээ оронд нь чамд илүү том giveaway ороод ирсэн байгаа гэсэн. Яа амар авчаа юу авчаа? Мас хамгийн үнэтэй юм энэ чи Shadow Dagger маань өөрөө унгаагаад тэгээд 4x хийчлээ шүү дээ. That's crazy. Ямар ч зүйл battle case нэгээ тэгээд 2 удаа авчлаа. Тэгээд нэлээд сайн авлаа. That case is actually good. Одоо battle зориулсан case юм чи одоо battle зориул battle ашигтай юм бэл үү дээ. Ямар ч саяын 2 тохиолдолд одоо энгийнээр $30 2 case battle хийхэд бол амар л ашиг хийчлээ. Тэгээд дахиад 3 ялгцсан ч хамаахгүй бас тээ. 5 гаталтаад 2-т нь ялсан чинь амар ашиг ийдсэн. Давгүй юм байна. Одоо та харагдчих бай. Цөөхөн мөртэй кейс болохоор жоохон эвгүй л байна. Эвгүй тийм манийх нь дасснаас ор дунджаар бол тэгээд 4 мөр байдаг 4 мөртэй олчингууд нэг 416% магадaltaй дээ штэ. Жок мотор задлахад одоо бол 8.3% тахаар амар эвгүй санагдаад байна. Тэр кейс батал авчидгүй. $758. Ахад амар хэцүү болсон. Баг 3 хутганы зөрүүтэй болчлоо. За энэ кейс батал ялгчлаа. Гэтэ айл хэрэг авах нь харъя. Тэгээс кейс батал чи ялгах магадлал чинь 50% штэ. Тэгээд айл 2 үржүүл чадчихвал яг үндэ. Тэг бараг л 2 үржүүлчихэж байгаа юм байна. Миний нүн кейс батлыг давгүй кейс юм шиг байна. Яг маань ингээл туршиж та 2 удаа кейс батл хийгээд яндааг үрчиж байгаа л та. Юу бол тэгж болно. Гэтэ ер нь бол угаасаа гол нь 50% магадaltaй юм руу ороод чи 2 үржүүлж авч гинэ эсвэл 2 үржүүлж алдаж гинэ гэдэг чинь тэгэл потенциалтайг нь илэрхийлэлтэй. За ямар ч сан талдаа нэг гат knife унгаасан. Манайхаас бүр 2 унаад ирж байна. 8 өгд яалч их юм. Энийг бүр нэлээл их унах хэрэгтэй баха. Ер нь бол дунджаар хүн болгоно нэг хутга унгаах ёстой. Тэгжээж ер нь бол ашигтай байна ах гэж бодож байна. 10 задлж амч 81% штэ. Ер нь бол хүн болгон 2 хутга унгаах хэрэгтэй байна ер нь бол. Yes, мань бол нормоо биелүүлжтэй. Энэ хам бол нормыг бол давуулан биелүүлсэн. Энэ хам нормоо биелүүлсэн. Энэ хам нормоо биелүүлжтэй. Эва нормоо биелүүлмээр байна. Cyber нормоо биелүүлмээр байна. Yes, 2x давуулаа ижил. This case is good boys. Энэ бол дагуул кейс байна. $3 кейс мөртлөө амар дагуул таалагдлаа. Тэгээ дараагийн бичлэг уулзсан түр баяртай. Тэгээ манай kick төрсөд бийж шүү. Kick Монголд нэрээ нээлттэй болсон шүү. Болж байгаа гэсэн. Ер нь бол kick-ээс нөгөө slots казиногийн хэсгийг хаагаад тэгээд монголчуудад толгоо тэгээд баахан өргөдөл бөөнл юм болж иж ер нь бол kick буцаж нэгж аш байна. Тэгээ kick дээр ер нь бол стрим их явах бах. Тэгээд kick дээр орж ирээд
Тэгээ мань team giveaway садсан шүү гэлээ за. Bye bye.